Сурал гаралтай үзэгч та бүхэндээ хүрж байна. Тэгэхээр манай өдрийн дугаарт хөдөлмөр халамж үйлчлэгээний газрын дэд дарга мөнхцөл оролцож байна. Ингээд танд энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа, та бүхэнд ч гэсэн өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа Захин Монгол хөтөлбөрийн хүрээнд бас халамжийн үйлчлэг өв шаттайгаар одоо захимжуулах ажлууд ерөөхдөө хийгдэж явагдаж байгаа. Тэгэхээр манай аймгийн хувьд яг өнөөдрийн байдлаар энэ халамж захим систем маань хэдэн хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Нэгэд юу нөхөр хамрагдаж байна. За энэ үйлчлэгээ маань одоо Монгол Улсын засгийн газрын одоо Захин Монгол хөтөлбөрийн хүрээнд хэрэг одоо халамжийн үйлчлэгийг одоо үе шаттайгаар захимжуулах 8 сарын 25-наас эхлээд одоо иргэдэд бүртгүүлж эхэлсэн байгаа. Халамжийн нийт 72 үйлчлэгээс эхний ээлжинд бол 6 төрлийн үйлчлэгийг захимд одоо оруулаад яг өнөөдрийн байдлаар 9 сарын 21-нд одоо жагсаалт үүсгээд олголт хийгдээд эхэлж байна. Одоо яг ингээд харахад бол энэ 6 үйлчлэгэнд маань нийт аймгийн хэмжээнд 18,100 иргэн маань энэ үйлчлэгээнүүдийг авч байгаа. Энд дээр бол нөгөө цалинтай ээж 0-3 насны хүүхэд асарч байгаа одоо цалинтай ээж, жирэмсэн эхийн тэтгэмж, эхэр хүүхдийн тэтгэмж, өргөтлөхоосны тэтгэмж, насны ишиг, 1-2 дугаар одоо одонтой ээжүүдийн тэтгэмж гэдэг ингээд энэ 6 үйлчлэгээ маань байгаа юм. Тэгээд эдгээр 6 үйлчлэгээнээс маань одоо насны ишиг бол жилд нэг удаа олгох, нэгээс 2 удаа олгогддог энэ үйлчлэгээ маань олгогдсон байгаа. Одоо цалинтай ээж, хэр хүүхдийн тэтгэмж, уршаажин жирэмсэн эхийн тэтгэмж, өргөтлөхоолсон дээр одоо нийт аймгийн хэмжээнд маань 6,126 иргэн маань одоо халамжийн мөнгө авахаас яг одоогийн байдлаар бол өнөөдрийн байдлаар бол 3,156 буюу нийт авах ёстой хүмүүсийн маань 52% нь л одоо халамжийн мөнгө аваад байна гэсэн үг л тий. Үлдсэн одоо 2,970 иргэн маань одоо өнөөдрийн байдлаар мөнгө нь олгогдоогүй байна. Яагаад олгогдоогүй гэхээр одоо иргэдэн маань ерөнхийдөө бол банкнд бол 86-аас 90% таа бол дансаа нийлгсэн байна. Гэтэ хамгийн гол нь дансаа нийлгсэн боловч халамж захин системдээ бүртгүүлээгүй байгаа юм. Тэгээ бүртгүүлээгүй болмос мөнгө нь ороогүй байгаа. Гэтэ энэ сарын хувьд хамгийн гол нь одоо хөдөлмөр халамж үйлчлэгээний ерөнхий газраас бол олголтыг 3 удаа татж байгаа. Өнөөдөр 21-ний байдлаар одоо мөнгө нь ороод эхлээд хоцорсон иргэд маань одоо дансаа холбоогүй бүртгүүлээгүй иргэд маань одоо дансаа бүртгүүлээд 24-нд 9 сарын 24-нд 28-нд нэмэлт олголтууд хийх учраас энэс өмнө одоо халамж захин системдээ бол дансаа холбуулаарай гэж хэлсэн. Одоо яг өнөөдрийн байдлаар одоо манай хөдөлмөр халамж үйлчлэгээ одоо газрын одоо хөдөлмөр халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнгүүд маань 1-2 дугаар 1-2-3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хаан банкн дээр бас яг хаан банкныхаа салбар дотор одоо манай мэргэжилтэнгүүд сууж ажиллаж байгаа. Тэнд одоо одоо мөнгө авах гээд ирсэн иргэд маань одоо дансаа шууд нийлгээд одоо тэнд сууж байгаа манай мэргэжилтэнгүүд дээр очиод одоо дансаа бүртгүүлээд холбоотой боломжтой мөн одоо 4-р багийн нутагт байрлах нөгөө төрийн банк, ногоон банк гэж нэрлэдэг тийм төрийн банкн дээр 13-р багт байрлах төрийн банкны төгс салбар, 15-р баг дээр байрлах хаан банкны салбарууд дээр бас тус сууж ажиллаж байгаа. Мөн яг нөгөө баг одоо сум багийн харьяа одоо багийн төвүүд дээр манай хөдөлмөр халамжийн мэргэжилтэнгүүдээс сууж ажиллаж байгаа. Мөн манай газрын байранд ирж бүртгүүлж болно. Тэгэхээр сумдуудын маань иргэд энэ хүү үйлчлэгээнд одоо хэрхэн мэдээллийг авах хэрэгтэй тий энэ хүү үйлчлэгээнд хэрхэн яаж хамрагдах хэрэгтэй юм лээ. За хонгор орхон шарын гол сумд дээр одоо хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан манай мэргэжилтэн бол яг тухайн сум дээр одоо ажиллаж байгаа. Энэ мэргэжилтэн дээр маань очиод одоо иргэд маань одоо халамж захин системдээ бүртгүүлээд бас үйлчлэгийг авч болно. Хамгийн гол нь иргэд маань одоо өмнө нь үйлчлэгээ авч исэн иргэд маань одоо би одоо бүртгүүлсэн юм чинь одоо гайгүй ялгуутэй гэдэг ингээд үлдчихэд байгаа юм. Тэгэхээр хамгийн гол нь банкн дээр данстай байсан ч одоо дансаа нийлгээд яг тухайн хариуцсан мэргэжилтэн дээр очиод одоо эсвэл халамж одоо системдээ захимаар одоо дансаа заавалчгүй холбох хэрэгтэй байгаа шүү. Тэгжээж одоо халамжийн мөнгө чи орно. Хэрвээ одоо данстай байсан ч гэсэндээ дансаа холбохгүй тохиолдолд бол ерөөсөө халамжийн мөнгө чи орохгүй байгаа шүү. Гэдэг бас иргэдтэй одоо анхааруулмаар байна. Мөн одоо хонгор суманд одоо үйлчлэгээ авч халамжийн үйлчлэгээ авч байгаа иргэдтэй манай хөдөлмөр халамж үйлчлэгээний газар одоо хамгаалалттай хамтраад 9 сарын 22-ны өдөр одоо өдөрлөг зохион байгуулах гэж байгаа. Энэ дээр бас иргэд маань одоо хонгор сумын иргэд маань ирж оролцоорой. Мөн 9 сарын 23-ны өдөр Орхон суманд
бас манай ажлын хэсэг бас очиж ажиллана. Энэ дээр бас яаламжтай холбоотой мэдээлэл аваад одоо банкн дээр дансаа нийлгээгүй иргэд маань дансаа нийлгээд данстай иргэд маань одоо ирж дансаа одоо яаламж захирал систем дээр бүртгүүлээрэ. Тэгжээж одоо мөнгө чи орно шүү л гэдгийг дахин анхааруулмаар байна.